Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор бие даасан кабинет байгуулан ажилуулах сайн туршлага. Гендерийн үндэсний хороо нь гендерийн эрхтгч байдлыг хангахад шаардлагатай үндэсний чадварыг төрийн байгууллагын болон нийгмийн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн бодлого хөтөлбөр, төсөл арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг. Тус хорооны ажлын алба гендерийн эрхтгч байдлыг хангах чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар цоврал нэвтрүүлгээ та бүхэнд хүргэж байгаа билээ. Манай улсын тухайд эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс илүү байгаа нь төрөл бүрийн судалгаагаар тогтоогдсон зүйл. Учир нь эрэгтэйчүүд эрүүл мэндийн тал дээр хойрог ханддаг, эмчлүүлж сувлуулах нь бага байдаг. Энэ нь нөгөө л эрэгтэй хүний гүндөөгүй, өвдсөн ч өвдөөгүй юм шиг төвчээр заадагтай холбоотой. Мөн түүнчлэн гендерийн эрхтгч байдал алдагдж ирсний нэг илрэл юм. Эрчүүдийн гендерийн эрхтгч байдлыг хангуулах зорилгоор Орхон аймагт эрэгтэйчүүдийн кабинет байгуулснаар эрчүүдэд тулгамдж байдаг олон өвчлөлийн шалтгааныг эрт илрүүлж эмчлэх боломж бүрджээ. Орхон аймгийн эрчүүдийн дундаж наслтын хувьд Монгол улсын нийт эрчүүдийн хүн амын эрэгтэйчүүдийн дундаж настай харьцуулах юм бол харьцангуй зөрүүтэй тоо гардаг. За энэ нь уул уурхайг түшгэлсэн эрдэнэт үйлдвэрийн ажилтан албан хаагчдын амьдралын хэм маягтай холбоотой ч юм уу. Ер нь эрчүүдийн дундаж наслт улсын дунджаас манай Орхон аймгийнх бол нэлээд дээгүүр юм төвшөнд зөрүүтэй үзүүлэлттэй байдаг учраас Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэрэгчлэнүүд бодлогоор бас энд анхаарч орон нутгийнхаа шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад уламжилснаар бид 2018 оноос эхлээд эрэгтэйчүүдийн кабинетийн үйл ажиллагааг орон нутагтаа дэмжих, хувийн хвшлийн эмнэлгүүдийг ч гэсэн энэ чиглэлээр дэмжих ийм бодлого орж ажилласан. За үүний хүрээнд бид 2018 оны орон нутгийн төсөвтөө 10 сая төгрөгийн санхүүжилтийг тусгаад эрэгтэйчүүдийн кабинетийг байгуулан ажилуулсан. За мөн эрэгтэйчүүдийн нарийн мэрэгжлийн эмчийг Улаанбаатар хотод андрлог, урологийн чиглэлээр сургалтанд сургалцах энэ зардлыг нас төсөвтөө суулгаж гаргаж өгснөөр өнөөдөр Орхон аймагт эрэгтэйчүүдийн кабинет маань доктортой үйл ажиллагаагаа хангаад иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээд ажиллаж байна. Орхон аймаг дахь бүсийн онцлогын эмчилгээний төвд эрэгтэйчүүдийн кабинет нь болохоор 2018 оны 12 сарын 3-наас эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За үүнээс хойш ерөнхийдөө нийт 700 орчим эрэгтэйчүүдэд үзлэг онцлогоо эмчилгээний үйл ажиллагаа хийгдсэн байна. Эрэгтэйчүүдийн үзлэг эмчилгээ онцлого нь болохоор ерөнхийдөө 0-аас дээш насны бүх эрэгтэйчүүдэд гэж үйлчилгээ явуулдаг. Энэ хугацаанд ажиллахад бол голжлон андрлогийн кабинетээр бөөр шийсний замын эмгэгтэй эрчүүд төлхөө хандж байгаа нь бол ажиглагдсан. Гэтэл энэ эмгээс гадна цаана нэлээд олон чиглэлийн эмгэгүүдийг эрчүүдийн кабинет бол илрүүлж ажиллах хэрэгтэй байдаг. Бага насны хүүхдүүд болохоор ерөнхийдөө эр бэлэг эрхтний гаж хөгжил, за эсвэл нэг дутуу хөгжил гэх мэт юмнууд өвчнөд онцлогдож эмчлэгддэг. Бэлгийн үйл ажиллагааны идэвхтэй насныхан буюу 18-аас 40 насны эрчүүд болохоор бэлгийн замын халдварт өвчнөөс үүдэлтэй 2 дахьчаар үүссэн төмсөг, төрөө улцрахаа, төмсөгний дайврын өрөвсөлт өвчнүүд 50-аас дээш насныханд ерөнхийдөө төрөө улцрахаа өрөвсөлт өвчин, төрөө улцрахаа хоргуу томрол, за бөөрийн бусад өрөвсөлт өвчнүүд гэх мэт өвчнүүд онцлогдож эмчлэгдэж байна. Төрөө улцрахаа хортой авдрын тохиолдол болохоор 2 онцлогдсон байна. Онцлогдож 3 дугаар шатлалын эмнэлэг рүү явж эмчилгээ орсон гэсэн үг. Нийгэм эмнэлэгтэй бас талархаж байна. Тэгээд сая тэгээд хөөгөө үзүүлж гарч ирлээ. Эрчүүдийн эмнэлэг нэгж байгаа их баяртай байна. Бид нар ингээд ер нь бол өөрсдөө тоохгүй орхитуулцдаг тийм талтай байсан юм байна. Жохон шээ центр гараад заримдаа өвдөж өрөөд явж байгаа тэр нь тоодгүй даарсан л юм байгаа згээд яадаг. Тэгээд одоо ингээд заавал хот явж үзүүлээд байхгүй эндээ ингээд үзүүлдэг болсон байна. Тэгээд хоёрдугаарт нь болохоор энэ асуудал маань ер нь эрчүүдийн дунд ер нь их нуугдмал бүрэг байдалтай байдаг болохоор тэгээд одоо ер нь эрчүүдтэй ханджилахад ер нь үзүүлж байцгаая ер нь хэрэгтэй юм байна шүү гэж хэлье. Эрчүүд манаас өвчин тусах ямар нэгэн асуудалтай учрахаас өмнө нэг сэргийлэх байдал үржилэн сэргийлэх байдал гэдэг зүйлийг бас эрчүүд манаас өөрсдөө дор бүрнээс авдаг болсон. Тэгээд бас энэ тал дээр бас санаа зовдөг олон залуучууд эрчүүд байгаа. Тэгээд залуучууд манаас Эрдэнэтийнхаа бас энэ сайхан эрчүүдийн кабинет дээр ирээд өөрсдийнхөө тухайн тулгамж байгаа асуудлуудаа зөвлөгөө мэдээлэл авах, эмчилүүлэх гэх мэтлэн юм ямар ч асуудалгүй болсон гэх юм уу те.
ямар нэгэн санаа зовх зүйлгүйгээр өөрийнхөө эрдэнэ хоттой ирээд ингээ өөрийнхөө асуудлыг бас маш зөвөр мэрэгжлийн хэмжээс зөвлөгөө аваад эмчилгээгээ хийлгээд явах ийм боломжтой болсон байгаад бас маш их баяртай байна. Орхон аймагт эрэгтэйчүүдийн кабинеттэй болсныг дуулан ойролцоох аймгийн ирчүүд зарим ирж зөвлөгөө мэдээлэл авч эмчилгээнд хамрагдаж байгаа нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэдний тусгай хэрэгцээг харгалзан үзэх, эрэгтэйчүүдэд чиглэсэн үйлчилгээ дутагдaltaй байгаа нь харагдаж байна. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал бол одоо цаг ямагт хаягдаж ирсэн гэж хэлж болно. Эмэгтэйчүүдийн эмнэлэг, эмэгтэйчүүд хүүхдүүдийн чиглэлээр бол маш их зүйлийг эрүүл мэндийн салбар хийсэн хэдиж эрчүүдийн чиглэлээр ялангуяа эрчүүд өөрсдөө эрүүл мэндийн талаар боловсрол бол тийм сайнгүй байдаг. Энэ үүднээсээ үл энэ кабинетыг байгуулсан. За энэ эрчүүдийн эрүүл мэндийн боловсролыг бас дээшлүүлэх чиглэлээр цаашид төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хийх болно. За орон нутгуудын хувьд өгөх зөвлөмж гэвэл эхлээд мэрэгчлэнээ сайн бэлдэх хэрэгтэй юм байна лээ. Мэрэгчлэнээ бэлдэн. За тухайн мэрэгчлэнийг ирээд ажиллах үйл ажиллагаагаа явуулахад нь шаардлагатай. Одоо микроскоп, тэр үрийн шингэнийг хэмжих одоо янз бүрийн хэрэгслүүд, за мөн телевизэр тийм ээ сургууль сурталчилгааны. За мэдээж хэрэг одоо урологийн одоо хагалгаа тусламжуудыг хийх ийм боломжтой тийм тоног төхөөрөмжтэй хангах зайлшгүй шаардлагатай байна. Орхон аймгийн гендрийн салбар хороо энэ кабинетийнхаа эмчтэй хамтраад, кабинеттайгаа хамтраад эрэгтэйчүүдэд одоо сургалт нөлөөллийн ажлуудыг бас нэлээдгүй хийсэн. За үүний үр дүнд бол одоо эмч маань бэлтгэж ирснээс хойш 500 орчим хүн үйлчлүүлээд байгаа. За энэ бол бас тийм хангалттай сайн тоо биш. Цаашид одоо энэ мэдээлэл нөлөөллийн ажлыг хийх болно. Сургалт сурталчилгаа нөлөөллийн ажлууд бол маш сайн хийгдэх хэрэгтэй. Дээрээс нь ингэж хийгдснээрээ үйлчлүүлэгчийн үзүүлэх тоо хандлт нь ихсэж байгаа. Албан байгууллага дээр нь очиод эрэгтэйчүүдийн хөвчлөлийн талаар зөв ойлголт өгөх. За дээрээс нь ахмадуудыг цуглуулад ахмадын хороон дээр нь яг ахмадуудад тулгардаг шээс бэлгийн замын өрсөлд өвчнүүд төрөө улцрахын хоргоо томрол гэдэг нь юу вэ гэдгийг тайлбарлаж хийж ойлгуулж эрүүл мэндийн боловсрол олгох. Тэртлийн юмнууд сайн явах тусам ерөнхийдөө ирж үзүүлэх хандлага нь сайжирч байгаа. Цаашдаа болохоор ерөнхийдөө кабинет маань өөрөө микроскоптой болох тэгээд эрэгтэйчүүдийн өргүүдлийг онцлох, эр бэлгээсийн гэмтлийг илрүүлэх гэдэг юм уу. Тиймэрхүү ажлуудыг хийхээр төлөвлөж ажиллаж байна. Бүсийн онцлогоо эмчилгээний төвийн эрэгтэйчүүдийн кабинетийн их хэмж Ариун болд үзлэг онцлогоо хийхээс гадна өсвөр үеийн хөвгүүд, төрийн байгууллага, ихтэй сургуулийн оюутан залуучуудад кабинетийн үйл ажиллагааны талаар урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хийж, эрчүүдийн эрүүл мэнд, тулгамдсан асуудлын талаар зөвлөгөө сургалт мэдээллийг өгч ажиллаж байна. Цаашдаа энэ кабинетийн үйл ажиллагааг одоо тогтмол явуулах үүднээс эх онд 180 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн бас дэмжлэг үзүүлэх гэдэг ингээд төлөвлөгөөнд тусгацсан ажиллаж байгаа. Орхон аймгийн гендрийн салбар хороо болон Орхон аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төв нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ тулгамдсан асуудлыг үндэслэн тоног төхөөрөмж, хүний нөөц бүхий эрэгтэйчүүдийн кабинетыг байгуулах, түүний үйл ажиллагааг дэмжих ажлыг жил бүр аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн орон нутгийн төсөвт суулган эрэгтэйчүүдийн кабинетийн доктортой үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагч тэр, манай улсын эрүүл мэндийн байгууллагч тэр өнгөрсөн хугацаанд их хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр тэргуун зэргийн зорилт болгон ажиллаж ирсэн. Эрчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд дорвитой арга хэмжээ авахгүй явж ирсэн нь маргаангүй үнэ юм. Харин одооноос энэ чиглэлд анхаарч, гендрийн эрхтгч байдлыг хангахад анхаарч эхэлж байгаагийн нэг тод жишээ бол Орхон аймагт эрчүүдийн кабинет бий болж эрэгтэй эмч дагнан үзэж байгаа нь үр дүнгээ ийхүү өгч байна.